өөрийнхөө түүхийг дүүгийнхаа түүхтэй өөртөө явж байна. Одоо ингээд гараад ирсэн бэ. Энэ манай дүүгийн хувцас хийсэн тийм. Энэ болохоор цүнх нь бол минийх. Гэтэ хувцас хийсэн хүн манай дүү. Тэгээ энэ манай том ээжийнх. Тэгээд өдөр ингээд ийм шин сандал аваад бид бүхэн явсаар л байна. Гэтэ одоо 1:30 болж байна. Гэтэ ер нь замынхаа талдаа ч ороогүй. Хотоос гарах гэж бас нэлээд хөвгөлтэй явсаар байгаад бараг лүнлүүгээж ороогүй байна. Guys. Хэдүүлээ хар хоринд очино. Хар хорины өнөө энэ жил нөгөө нэг 440 жил болж байгаа. Тэгээд тэрнийх нь овоо тахилга гээд бид бүхэн явж байгаа байхгүй юу? За тэгээ явж исэн чинь айгүй хар үлнүүд ирээд тэгээд бороо орсон. Зүгээр ч бас бороо орчоогүй. Бүр амар их бороо орсон заяа. Ингээд харанхуулаад, манантаад ингээд зам мам нь ингээд бүр сүүл рүүгээ харагдахгүй байсан заяа. Тэгээ бараг л ингээд бороотой шуурга муурга болж байгаа юм шиг л амар орсон. Тэгээ бүр ингээд зам мам нь ингээд яг л юм диважингийн сүүн зам дээр явж байгаа. Би нөгөө нэг скайтл барьдаг болохоор явж байхад ямар ч бараг ямар ч зүйлээ орж ирэхгүй заяа. Амар хэцүү. Mobicom яг нэг жоохон байж байгаа. Unitel бол айгүй сайн юу байгаад байна. Сүлжээ байна. Тэгээд одоо 6:10 болж байна. Бид нэр ерөнхийдөө бол яг очих газрынхаа яг л бараг л үүднэжсэн байна. Одоо ийшээ цагаан хаалга байгаа. Тэгээд цагаан хаалга дээр очиод бүгдээ харцгаая. Оо тэгэл нөгөө тэнгэр чинь гинт амар гэгэрсэн юм чи нар мар гараад байна. Амар гоё болсон шүү дээ. Тэгээд нөгөө балаа үл чинь дахиад амар харуул гарч ирээд бүр амар бороо орсон заяа ингээд бараг гэр нураах чийсэн. Байрлаж байгаа газар дээрээ ирсэн. Түрүүн бүр амар бороо орсон заяа. За энэ болохоор нөгөө нэг хан тайж гээд нэртэй амралтын газар ихгүй юу. Тэгээд дотор нь ороод 0 руу норж нүүрөө мав бах гад орж байгаа царай. За энэ бол ингээд дэй нэг болж байгаа маа. Ингээд өглөөс ирээд сайхан тооноо хараад тэр гадаа харалтаа гадаа бүр амар гоё исэн зөө. Өчигдөр бороо ороогүй юм шиг л байсан. Тэгээд ингээд өглөөс ирчээ шууд нүрээ харуулдаг байгаа мэдрэл муутай юм шиг. Дүү бид хоёр хамт унтсан. Тэгээ нэг хүнчлэлтэнд амар дарсуу. За тэгээд хар хорны 440 жилийн одоо ингээд наадам шиг юм болсон. Ерөнхийдөө тэгээд ингээд айгүй олон асрууд байсан. Тэгээ бид нэр ингээд орох асартаа орсон. Тэгээд хамгийн одоо тайзыг харж байгаа урдлын улаан асарт нь лам нар сууж исэн. Ийм ботой болсон. Самын өгч байгаа. Тэгээд самыг ийшээгээд бодно. Ингээд энийг загвар залгаад энийг цэнэглээд үсгүүд нь энэ тавцан нийлээд тэгээ ажиллана. За намайг айд гэж одоо харсан байна. За син дэрчээ. Ерөнхийдөө унтах тийшээгээ болсон. Сар мар гараад энэ ингээд яг нүдээр харах юм бол айгүй гоё сар байсан бохгүй юу? Утсан дээр нэг тэгж гоё гараагүй. За ингээд дэй 2-ын байдал дүүбт 2 машинд унтсан. Машинд бол даахгүй лээ. За ингээд бид бүхэнд хөтөлбөр гаргаж өгсөн. Тэгээ дэй 1 дээрээ Эрдэнэзэн үеийн баяр наадмын талбай дээр очиод ингээд даагны уралдаан ерөнхийдөө нэг тиймэрхүү юм болсон. Одоо болох үйл явдал маань Баянголын Согоотын овоог дахиад тэгээд удмын уулзалт хийх байсан.
2 өдөр. 440 жилийн ай болж байгаа байхгүй юу? Тэгээд тэрэндээ даллаа их гэж амнараа хурцхан шиг явуулъя. Яасан. Бид байна уу? Стам тавьчихсан. Би юу болж байгаа. Айгу хөчтэй. Соёнгууд нэг дургуй байсан гэлээ. Явхаад Ер нь бол яг ингээд овоод дахиад цагаалга идээмдээ гэлүү. Тэр мэрийг ингээд одоо бүлүүдэд хувааж өгөө. Тэгээд ер нь одоо тэр үйл ажиллагаа хөтөлбөр одоо дууссан. Тэгээд одоо энэ хүү партныг маань одоо дуусж байгаа. Дараагийн парт 2-ыг үзээрэй. Миний Instagram-ын дагаарай. Баярлалаа. Тэгээд лайк дараарай. Subscribe хийгээрэй.